За бүгд тал дээр хэдүүлээ шатлсан төсөлт хийх буюу ажлын зураг дээр хэдүүлээ гүйцэтгэлийг хий. За тэгвэл in this files in make down from part гэсэн хэсгийг дуудаад энэ дэр за тэгэхээр энэ ажлын зургийг бид нар гүйцэтгэж гаргаж ирэх таахгүй. За тэгэхээр энийг нөгөө хийц учраас файлаас хэлээ дээ. Энэ файл авч. За энэ файл дээрээс хэдүүлээ саний ажлын зургийг хийж гүйцэтгэе гэсэн үг. За тэгвэл files тийм ээ. Make down part гэсэн хэсгийг аваад энэ за ажлын хуудас шинээр нэгдэж гарч ирсэн тийм. Эндээс би болохоор нөгөө A4 форматыг сонгож байна. A4 формат. Би өөрөө одоо нөгөө хүрээ хүслэгтийн тохируулаад хийчихсэн загвар файлаа дуудаж байна тийм. За my A4 форматыг дуудъя хэсэг тийм. За энэ дээр дуудахаар энэ миний хийгээд тохируулаад хадгалчихсан A4 формат энэ дээр нэгдэж байна тийм ээ. За би энэ layers энэ блокийг дуудаж оруулсан учраас дуудаж орж ирсэн блокны энэ хэсэг моодож харагдахгүй байгаа учраас өөрөөр хэлбэл нэг хэмжээний шугамыг хааж байгаа гэсэн үг тийм. За энэ дээр энэ юг үндэслэн төсөлтийг хэдүүлээ шатлсан төсөл болгож л да тийм. За тэгэхээр тулд энэ sheet формат руу орж аваад edit sheet руу орохоор энэ ерөөч блок руу орж болж байгаа. За энэ тэгэхээр блокийг задлж байгаа шиг байна тийм ээ. За тэгэхээр энэ дотор орлоо. За энд хэдүүлээ шатлсан төсөл үндэслэн төсөлтийг шатлсан болгож шатлсан төсөл болгож тээ. За тэгэл болоо гэсэн. Шатлсан төсөл. За одоо эндээс хэдүүлээ юунаас гарч тээ. Sheet форматаас гарч. За эндээсээ гараад энэ дээр одоо хэдүүлээ зураг зурж болно гэсэн байна шүү дээ. За энд зурж эхлэхийн тулд энд sheet properties гэдгээр орж аваад эндээс системээ сонгоод буюу first name гэдгээ сонгоод за энэ нөгөө юу нуугдсан дорж ирсэн байсан учраас тэрээс харин асар их зовлох учраас би энэ дээр дараад засчлаа. За одоо хэдүүлээ дээрээс харсан форматаас аюу деталь оруулаад ирээ тэ. За энэ гэхдээ аюу жижигхэн байгаад тэ. Эндээс хэдүүлээ аюугийн use custom гэдэг рүү орж агаад энэ дээр нэг хэрцэг нэгin юутай болгож болно. Scale-тэй тэ. Масштабтай болгож болно гэсэн үг байхгүй тийм. За энэ дээр нөгөө юугаа за сэний хорслог. За одоо тэгвэл эндээс цааш нь хэвлээ зүгээр төсөлтэй ихний хэлж тэгээд үзээд байгаа. Тэгээд дараа юу байта бэ? Гүйцэтгэлээ үзүүлээ. За энэ нөө sheet форматаас гараагүй draw process руу орох хэрэгтэй юм те. Draw process руу орж болж энэ лүг энэ properties руу орж аваад энэ деталийнхаа холбоотой сони яг өөрчлөлт хэмжээ scale-ийг бий өөрчлөлт. Окей. Одоо нэг хэрцээ арцад болчихсон тий. За эндээс мэдээлэл зүсэлтий. За энэ лэр нөө гэсэн лэр дээр тий. За зүсэлтээ хийхин тулд би энэ custom section гэдгийг хэрэглэх. За тэгэхээр custom section хэрэглэхийн тулд эхний хэлжинд line command аваад би хаагур зүсгэж байгаа хавтгаагаар эхлээд би line-аар зарж өгнө. Би өөрөөр хэлбэл энэ ухаацны яг энэ төвийн зэгийг дайруулаад би хавтгаа зарж байгаа учраас line command авсныхаа дараа очиод энийг идэвхжүүлээд энэ туслах тасалсан шугам гаргаж ирээд тэгээд би хэрэгтэй байрлал дээр очисныхаа дараа цэвэр таатгаад байгаа байхгүй тий. За энэ байрлал дээр очиод одоо энэ цилиндрүүдийн тэгшмийн хэлгээр нь дайраад энэ конусын тэгшмийн хэлгийг дайруулад энэ дэр туслах шугам гарсны дараа цэгийг хатгах. За энд ингээд туслах шугам ашиглаад энэ хэвтэй чиглэлтэй шулуун болсныхан дараа энэ шулууныг хатгаад маус хоёроо дараас select. За эндээс хэдүүлээ. Үндсэндээ бол би бол ингээд бид нарт гараар зурчих 1 2 3 хавтаа орж ирсэн гэж зурна гэдэг байгаа шүү дээ. Solid works-ийн програм болохоор тэгж ойлгохгүй гэсэн програм 1 2 3 4 5 хавтаа орж ирсэн гэж үзэж гаргаж ирдэг. За гэхдээ тэрийн хэдүүлээ дараа засаж болно гэсэн. За төсөлтөө хийхэд бол энэ
runs руу ороод section гэдэг command section үеийг аваад энд би нүүрний хавтгай дээр энэ зүйлийг гаргаж ирэх гэж байгаа гэдгээ сонгоно гэмээр за байж байгаа юм шүү. Өөр юм болчихлоо. За одоо ингээ эхний эйжент line гэдэг командын энэ line-ыг идэвхжүүлж хагаад маус хоёроо дараад энэ select chain гэдэг бүгдийг идэвхжүүлэх гэж байна. Би нэг custom гэдгийг андаараа авчиж. Энэ өөрөөр би энэ хавтгаануудад шулуунуудын дагуу зүсээ гэдгийг сонголт хийх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр би энэ эхний line-ыг сонгоод маус хоёроо дараад select chain гэдгээр энэ 5 line тавуулан идэвхжүүлчихлээ. За одоо ингээд section ингээд тэгэхээр энэ сонголтоос за энэ хоёрын айл нэг нь сонгож болно. Эсвэл би эхний эйжентийн grade стандарт формат гэдэг section гэдгийг сонгодог. За тэгэхээр энэ тохиолдолд бидний төсөлт нэг ийм хэлбэртэй болж гарч ирээд байна тийм. За тэгвэл би нөгөө нүүрнээс харсан дээр төсөлттэй энэ чинь болохоор харсан чиглэл нь болохоор хойноос нь харсан чиглэлтэй гаргаж ирээд байна тийм. За би энэ чиглэлийн өөрчилчөөр урдаас нь хатсан чиглэлтэйгээр энэ төсөлтийг надад гаргаж өгөх боломжтой болчихлоо. За ингээд нөгөө нэг энэ хавтгаагаар зүссэн төсөлтөнд хэн зайн энэ дэр ингээд нэмэгдсэн учраас энд надад юм сунцсан объект болж харагдаад байгаа байхгүй тийм. Тэгэхээр би энийг байхгүй болгох хэрэгтэй болчихлоо. Яг энэ хоёр хавтгаан дагуух байхгүй болох хэрэгтэй болчиход байгаа байхгүй. За тэхийн тулд хэдүүлээ нэг ингээд энд би line өөрөө би энийг хязгаарын зааж өгчихсэн юм line сонгоч. За одоо энэ дээрээс энэ юг асгээ сонгоод одоо би төсөлтөө сонгоод өөрөө би энэс шиг явах зүгээр шууд татсан. Маус хоёр дарж байгаад энэ edit section edit sketch руу орох юм. За edit sketch руу ороод би яасан бэ гэхээр сая энэ юугаа зүсгэж автгаа ийм одоо харангтай шүү дээ. Энэ дээр ч маус дараад дарахаар энэ цэхэр болчихлоо. Тэгээ маус хоёроо дарж байгаад яг edit sketch гэдээ орчлоо. За edit sketch гэдэг өөрөөр хэлбэл энэ рүү орж байгаа гэсэн үг байна. Энэ рүү орж байгаа гэсэн. Тэгээ энэ дээрээс properties руу орчих юм. Edit sketch гэж properties руу орохоор болно. Гарах хэрэгтэй. За тэгвэл дахиад маус хоёр систем. За edit sketch руу орсны дараа бидний нөгөө нэг энэ анх зурсан шулуунууд ингээд одоо зүсгэж чавтаач харагдахгүй анх зурсан шулуун харагдаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би тэрний энэ эхний энэ шулууныг одоо нуух гэдэг өөрөөр хэлбэл энэ шулууны дагуухын зүсгэлтийг харуулахгүй гэдэг шүү дээ. Тэгээд эхний шулууныг сонголоо тий. За тэгээд контрол дарж хагаад контрол гарнаас контролоо дарж хагаад нөгөө хавтгаа дахиад заргадаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр лайны дагуухыг би нуугч байгаа байхгүй. Тэгээд зүсгэлтийг боловсгож байгаа гэсэн. Тэгэхээр энэ for construction гэдэг энэ дэр энэ хоёрыг дарахаар энэ line properties руу ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дэр for construction гэдгийг дарчихаар ийм тэнхлэг болчихж байгаа энэ хоёр. Өөрөөр хэлбэл line биш юм тэнхлэг болчихж байгаа байхгүй. За тийм гутал нь одоо энэ дэр окей дарчин гэсэн энд окей дарчин. За окей дарсны дараа энэ еврогийн одоо өөрөөр хэлбэл энэ edit sketch руу орсон байгаа байхгүй. Тэрнээс гарна sketch руу гарна гэсэн sketch-с гарна. Тэгэхээр энэ яг энэ хоёр тал байхгүй болчихж байгаа гэсэн үг байхгүй. За тэгэхээр нөгөө бидний хийх хэрэгтэй зүйлс маань тэгэхээр гарч ирэхгүй энэ line бол энэ line-аас илүү дотор хэтэрсэнгүй шүү дээ тий. За тэрний хязгаарыг харах гэж энэ line зурсан байна. За одоо ингээл нийтдээ бусад тохиргоонуудаа хийн. Бусад тохиргоонуудаа хийн гэдэг би энэ custom options руу орж аваад энэ documents properties руу ороод хэдүүлээ жишээ нь line өргөн зөрөөс болгоо тий 0.5 гарах юм 0.7 гарах юм чиний дурын сонголттой. За жишээ нь энэ тохиолдолд зүгээр би 0.5 гарахт ингээд харуулвал ийм болж харагдчихэв тий. За тэгээд дээрэс нь notation руу орж аваад энэ юуг авъя. Center line авъя тий. Өөрөөр хэлбэл энэ хоёрын голд тийм энэ хоёр шулууны буюу энэ цилиндр нүхнүүдийн тэнхлэгийг татаж өгч чинь тий. За энэ конус юм бас тэнхлэгийг татаж өгч чинь. За гих мэтэр ингээд хэрэгтэй газруудад тэнхлэгээ татна. За ингээд тэнхлэг байхгүй газар тэнхлэгээ татчихлаа. За одоо эндээс энийг энэ зүсэлтийг бид нэр дээр нь тэмдэглэдэг учраас зүсэлтгээд энэ дээр тэмдэглэж болж байна тий. За энэ нь бол бид нар болохоор энийг бол section гэж бичдэггүй шүү дээ. Section гэж бичдэггүй учраас энэ шүү. Авчиж болно. Section гэдэг нь авчиж болно тий. За scale руу орж аваад
шинэсэн даштараа ингээд хаалтан дотор яваа. Илүү орж байгаа бид багаас авдаг биччихлээ тэ. Асан нэг хэрцэн юм шүү дээ. За энэ нэг хэрцэн юм шүү дээ. Ер нь энэ дэр бичих шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл нэг юу учраас деталь учраас тэ. Энийг бол зүгээр хэлбэл юу хийчихлээ шүү дээ. Форматн дээр энд нэг хэрцэн гэдгээр өгсөлтөн дээр нөлөөлөл авчин энэ дээр бол тэр скейлийг тавьдаг шаардлага байхгүй. За энийг одоо хэдүүлээ фондуудаа засна хэмжээг нь тавьж олно гэх мэтэр ингээд өөрчлөлтүүд хийж болно тийм. За саяныхаа customs руу орж аваад энэ юуг хийчих. Document properties энэ зөвхөн энэ хавхад дээр хэдүүлээ тохиргоо хийж болно шүү дээ тийм. За энэ view гэдэг рүү ороод энэ фондыг сольж болж байгаа юм. Фондын хэдүүлээ юу ажил IC Explorer-ыг сонгоод тэгээ хэрэгтэй гэвэл энэний масштабыг чи энийг яг жишээ юу болгож 5 шрифтээр ч юм уу тий 4 шрифтээр ч юм уу тэр ингээд шрифтийн бас өөрчилж болох. Өөрөөр хэлбэл ийм 5 мм-ийн өндөртэйгээр хагасаа гэж биччихлээ гэсэн үг шүү дээ тий. За би энэ дээр нөгөө яах гээд энэ жоохон зайтай тавиад байгаа хэрэг энэ хэмжээ төвч үзэх гэдэг. За одоо хэдүүлээ зарим нэг хэмжээг нь зааж үзье. Зарим нэг хэмжээг зааж үзье тий. Тэгэхээр нөгөө хэмжээг нь заахаар энэ Smart Dimension-ийн яш зарим тохиолдол ашиглаж болно. Энэ ерөнхийдөө энэ хэмжээний энэ доор заасан сумнаас нь хэдүүл эндээс нь ашиглаад явж байгаа зөвхөнтэй. За жишээ нь хэдүүл энэ элемент өөрөөр хэлбэл энэ цилиндр нүх тий эндээс энэ 10 мм зайтай. Тий. За тэгвэл дараагийн хэмжээс эндээс энэ хэмжээ оврын хэмжээ тавьчих чинь тий. Энэ оврын хэмжээ энд 100 хэмжээтэй гэж чинь тий. За энэ хэмжээг жишээ тавьчих. За ингээд нөгөө хэмжээ тавихаар энд орн надад юу харагдаад байна. Олон харагдаад байна. Тэрийг би орных нь нэг чинь солиход бол дахиад нөгөө custom руу орж аваад энэ options руу орж аваад энэ шүү options руу орж аваад энэ documents properties руу орлоо. Тэгээ эндээс хэдүүлээ засвар хийх гэдэг шүү дээ. Энд нөгөө annotation руу орж аваад энэ дээр энэ фондыг бас хэлж болж байна. Тэ фондын нөгөө төрөний шигээр ICSP болгоод зөвхөн энэ форматн дээр л засвар хийж байгаа учраас тэр форматн дээр л засаад явах юм байна. За тэгээд нөгөө dimension руу ороод dimension руу орохоор энэ дээр нөгөө сумных нь хэмжээ хэлбэрийг засаж болно. Энэ оронгийн солих гэдэг юм. Оронг сольж. За тэгэхээр ингээд 100 юм болчихин тий. За энэ дээр нөгөө текст засагдаг байх юм. Ягаад энэ текст нь энэ дээр засагдах хэрэгтэй юм. Dimension дотор текст руу ороход биш. Энэ рүү ороод dimension дотор орлоо. Энд текст нөө байж шүү дээ. Энэ текстийг засагай. ICSP болгочлаа. За ингээд шрифтээр бичиж гарч ирж байна тий. За одоо тэгээд нөгөө нэг зурхад хэрэгтэй байгаа зарим дутуу хэмжээ энэс бас хараад тойр. За би smart дээр тавьж байгаа. Smart dimension дээр тавьж байгаа. Энийг ингээд явахаар энэ шууд 6-гийн диаметртэй гэдэг надад гараад ирж байгаа гэсэн. За тэгвэл энэ нүх бас ингээд 8 диаметртэй нүх байна. Тэ? За тэгвэл энэ ингээд хэмжээг нь тавьж болж байна. За тэгвэл би энэ тойргийн хэмжээг 10 диаметртэй гэдэг ч юм уу тий. Энэ нүхний диаметр хэмжээ энэ төр тавьсан. За өөр ямар хэмжээс дутуу байна. За тэгэхээр юу яаж болно? Эндээс би энэ босон хэмжээс үүдэг. Босон шугамны давах хэмжээс. Жишээ нь энэний өргөн 40 гэдэг би түрүүнд тавих орчсон тий. Энийг тавьчих. За тэгвэл би энэний өндөр хэмжээг 15 гэдэг энэ хэмжээг тавьчих. За энэ нэрмэг энэ 20 хэмжээстэй гэдэг хэмжээг нь тавьчих. За өшөө ямар хэмжээсүүд дутуу байна гэдгийг хараад гэсэн явчих. Энэ тэмдэг хооронд хэмжээс ялгарчихгүй. За тэгвэл би энэ нөгөө биш хэвтэй тэмдэглэгийн давах хэмжээс сонгоог учраас. За эндээс энэ хоорондох хэмжээс хараад тий. За цааш нь явъя. Эндээс